Сүртэй хэд олсод байж. Хэн сэтгэл ярих гэдээсэн. Сэтгэлийн хөндөр байна багшаа. Тий. 2-3 цаг хүлээгээд айгуу сайхан байна өө. Ямар хүн болоод бичлэгээд юм байна. Зөвхөн шаардлагатай би энэ өөрөө бичлэх хийж дээ. Миний бичлэгийг аваад. Нэгд бидний явж байгаа үйл Дэлхийн хамгийн том нөөцтэй орон байна. Дэлхийн 1-р бичигдэх одоо 61 мянган тонны нөөц 2 хон авааны шүү дээ. Өмнөдийн нөөцөө тодорхой болоогүй байна. Өмнөдийн нөөцийг нууцлаад байдаг байхгүй наад болчих. Өмнөдийн нөөцийг бол бид нар 100 мянган тонны нөөцтэй байна гэж үздэг юм. Франц улс бол өөрөө хараа дэлхий дээр байдаг 400 цөмийн реактор байдаг. 400 цөмийн реактор. Тэрний 50 цөмийн реактор нь Франц улсад байдаг тийм үү? Энэний 100% хувьцаа эзэмших нь Орена групп гэдэг тэр компани байхгүй юу? Өөрөө одоо Оросын Газпром шиг үндэсний төрийн өвчтөд компани. Францын дотоодын нийт бүтээгдэхүүний 42% үйлдвэрлэдэг. Тэгэхээр бид нар өөрсдөө одоо тэтгэргүй урд хил рүү явж байгаа. Тэгэхээр хятадууд нар агаарын бохирдолд ороод хэцүү байна. Хятадууд нүүрс түлж байна. Хятадуудад цөмийн уран байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ нэгэнт илэрчихсэн одоо 8 сарын 1-ээс холбоорлоод илэрчихсэн энэ ураанаа өөрсдийн мэдлэг шилжүүлж аваад энэ дээрээ цөмийн цахилгаан станц бариад хятад улс руу тэр бид нар энерги эрчим хүч экспортлъя гэж байгаа байхгүй юу? Тэгэх юм бол нүүрс олборлох шаардлагагүй болчихно. Ганцхан килограмм ураанаар л бид нар 7-8 сар ажиллана гэсэн. Нэг жил ажиллана гэсэн. Ерөөсөө нэг жүдэнсний хайрцаг одоо боловсруулсан сайжруулсан плутон буюу уран тийм ээ. Энэ уран цөмийн шомбогч онгоцны бүтэн 2 жилийн хэрэглээ гэдэг байхгүй. Усан дараас гарахгүй. Тэгэхээр зэрэг бид нар энэ асар үнэтэй одоо Кувейт, Саудын Араб, Иран тэргээл одоо Арабын орнууд бүх баялагаа өгөө ганц 2 кг уран хүчээчээ гуйж яхад бид нар энэ дээр ингээд те ямар ч одоо бүтээгдэхүүнээ тэднэрт үнгүүгээр өгөх юу байхгүй эрх бид нарт байхгүй. Тэгэхээр цөмийн энэ урааныг бид нар өөрсдийн мэдлэлд авнаа гэж нэгэнт илэрчихсэн. Тэгээ энийг бол яг сайд дарга нар болон одоо тэр ууд уурхайн сайдууд энэ төр өөрсөнд ашигтай байдлаар тайлбарлаад Францад өгнө гэдэг гэж байгаа. Бид нар энийг зөвшөөрөхгүй маргаж байгаа. Тийм учраас та нар бол хараа нэхэмжлэгч талын дэмжигч нар байхгүй юу? Нэхэмжлэгч тал болох энэ Мосок Монгол төрийн бус байгууллага одоо энэ захиргааны иргэн шүүхтэр маргаж байгаа шүү дээ. Францын одоо тэр Бадрах энержи Кошо гэсэн 2 компаниг шүүхтэр маргаж байгаа. Энэ хариуцагч талынхаа компани руу очиж байгаа зүйл байхгүй юу? Та нар очиод шүүхтэр маргалдаж байхад энэ үйл ажиллагаагаа одоо зогсоо гэж. Шүүхийн үйл процессыг хүлээвэл бид нар 10 сараас нь ашиг болчиход байгаа. Одоо бид нар удаа дараа 2 ч удаа бидний нэхэмжлэлийг хүчингүй болгосон шүү дээ. Тэгээ бид нар давд заалдаад ялсан. Та нар мэдчихэв. Тэгээ одоо анхан шатан дээрээ дахиад маргалдах гэж ирдсэн байна. Тэгэхээр зэрэг за одоо дуслаа за. Тэгэхээр Казахстан улсад бол 1997 оноос эхлээд Монгол улсад энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 300 сая доллар энэ төсөлд оруулсан гэж цаадуулсан ба шүүх хурал дээр ярьдаг. Гэхдээ бид нар 300 сая долларыг бол та нар оруулаагүй байна. Та нарын сэндвчин барилгад оруулсан байна тий. Тэгээ дэлхийд хоцрогдсон энэ хөхрийн хүчлэлээр уусган байжуулах аргаар авдаг энэ технологи бол бид нар хэрэгжүүлэхгүй. Бид нар өөрсдөө энэ ураанаа аваад тэгтээ тэргүй энэ чинь 1960 оны Оросын Соронзон орны хайгуулаар илэрчихсэн орд байхгүй. Эний чинь л одоо сая эдгээр өөрсдөө болоос энэ жоохон нэлээд удаа хугацаанд нөгөө үйлдвэрлэлийн зэргийн үйлдвэрлэлийн нөөцийг наривчлан тогтоогоод ингээд нэг юу яа гэдэг. Өөрсдөө олборлохоор болчиход. Францууд яадаг вэ гэхээр зэрэг энэ урааныг аваад 1 тонн урааныг
Одоо шар нутгаас чинь бол одоо урааныг ялгаж аваад ингээд сайжруулсан урааныг тэр 350 цөмийн реактортай улсуудад зардаг байхгүй. Америк, Япон эдгээр зардаг. Тэгээд эдгээр зараад маш өндөр ашиг олсны дараа одоо тэр орнуудаас хэрэглээд ядуурсан хэрэггүй болсон ураны шаарч гэж ярьдаг тийм ээ. Ядуу ураанч гэж ярьдаг. Ядуурсан ураанч. Энэ урааныг Монголд буцааж авчирч булшилна. Яагаад гэвэл энэ өөрөө их олборсон газарт нь булшилнаа гэдэг. Их нутагт нь булшилна тийм ээ. Тэгээ гарал үүслийн одоо гэрчлэгээ гэдэг шиг. Энэ олон улсын гэрээ конвенцэд нэгдэд орчихсон байна. Тийм учраас бид нар 1997 онд бол яг зүгээр Казахстанууд бол 1995 онд бол урдчлаад 200 тэрбум доллар аваад тийм ээ. Астана хот мотоо байгуулад ингээ ашигтайгаар ажиллаж гисэн. Тэгэхэд бид нарт юу 1 тэрбум доллар ч алга юм. Зүгээр үнэгүй өгч байгаа байхгүй энэ. Нийгэрт нэг олборлоо гэдэг. Тийм байна. Тодлол асуух. Энэ олон төрлийн бүс байгууллагууд одоо ингээл тэмцэлт ингээ ороод явж байна. Ноён улаас бол ингээ харагдчих 55 шүүгүүд болоод ялсангүй харин хөлс үсээд ингээл чавж ноён улс ингээ авч байгаа жишээ харагдаж байна. Тэгэхээр одоо энэ олон төрлийн бүс байгууллага яг юуны төлөө явж байгаа яг зорилго юу вэ? Яг шүүхээрээ ингээ явах юм уу? Нэг бол энэ төрлийн бүс байгууллагууд ус төржүүлээд энэ дээр яг ямар амжилт гаргах гэдэг яг юунд хүрэх гээд яваад байна. За энийг аюугүй тодорхой болгочвол энэ олон хүмүүс чинь нэгдэн. Тэгэхгүй бол энэ олон хүмүүс чинь ондоо өрсөлдөлтөд яваад аюугүй ондоо ингээд сайн. За энэ багш. Ноён уулын тухайд бол 2016 оны 2 сарын 5-наас эхлээд би анханаас нэг энэ асуудал ч гэсэн шүүгээр явж байгаа. Тэгэхээр зэрэг ноён уул бол одоо давд заалах шатны шүүхтэр ялалт байгуулсан. Одоо ганцхан шатлал үлдчихэж байгаа шүү дээ. Хоёр ч удаа ялсан. Процессын алдаанаас болоод буцсан. Дахиад ялсан. Тэгээд дахиад ялсан. Одоо ганцхан ялалт дутуу. Ганцхан ялалт дутуу байхад яг засгийн газрын нэг тийм бас улс төрийн нэг шийдэл бол гарсан. Тэр бол яг тэргүй ялах байсан газар бас нэг өөрсдөө тэр ялалтын үр шимийг хүртий гэдэг бодолтойгоор хүрээсгэн засгийн газар тийм шийдэл гаргасан байж болно. Тэр бол хамаагүй. Зүгээр бидний хувьд бол бид нар хараа 2018 оны 1 сараас эхэлсэн шүү. Энэ тэмцэл маань 2 жилийн турш явж байгаа байхгүй юу? Та нар өнөөдөр эхэлсэн юм биш. Энэ бол хараа эвийн хүч их нутгийн төлөөгөө Дорногой аймгийн төрийн бас байгууллага мөн босоо Монгол гэх төрийн бас байгууллагын нэхэмжлэлтэй 2 төрийн бас байгууллага энэ нэхэмжлэлтэй 2 жилийн турш үргэлжилж байгаа Бадрах энержи, Кошо говь болон ашигт малтмал газрын тосны хэрэг газрын тосны газар гэсэн ийм 3 субъектийг хариуцагчаар татаад ингээ маргалдаа явж байгаа. Засгийн газар бол ашигт малтмалын газраар төлөөлөлөн орж ирж байгаа. Гэхдээ энэ дэр засгийн газар Бадрах энержиг талыг төлөөж орж ирэх ёстой. Яг гэвэл Бадрах энержи компани 34%-ийг засгийн газар эзэмшдэг байхгүй Мон албан компаниар дамжуулан. Тэгэхээр зэрэг засгийн газар өөрөө энэ дээр орж ирэхгүй. Энэ маргаан бол юун уран, юун оюу толгой. Эн чинь өөрөө 61 мянган тонны нөөцтэй зөвхөн 2 ордынх нь энэ батлагдсан нөөц шүү. Энэ дэлхийд нэг төвчигддэг ураны нөөц юм чинь. Аль ордын? Энэ улаан уул зөөвч яваа 2 нь. Харин үр дүн бид нар хэрэгтэй байхгүй. Харин тийм учраас бид нар өнөөдөр маргалдаад анган шатны арга зам аюул шийдэх хэрэгтэй. Тэгэхээр шүүгээр ингээ явуулах юм уу? Нэг бол улс төрийн акцич, улс төрийн тэмцэл өрнүүлжээж үүсгэх юм уу? Энэ арга замаа шийдэх. Тий таа нэг юмыг ойлгох хэрэгтэй. Энэ дээр хараа эхлээд шүүхийн замаар явж байгаа бид нар. Шүүхийн замаар яваад иргэний хөдөлгөөнүүдийн хүсэл зоригийг илэрхийлэх байдлаар иргэний хөдөлгөөнүүдийг бол яг ард түмний төлөөлөгч гэж үзээд байгаа шүү дээ. Тийм учраас ард түмний хүсэл зоригийг илэрхийлэх байдлаар тэр засгийн газар улс төрчдийн хүсэл зоригийг нааш нь санаа сонирхлыг нааш нь татах ийм л зорилготой байгаа шүү дээ. Тэрнээс биш зүгээр байж байгаа улс төрчид хүсэнгүүтэл ингээ шууд шийдчихдэг тийм байхгүй. Та нар ноён улдар ч гэсэн харсан. Бид нар хэд хэдэн удаагийн ялалт байгуулж ижил улс төрчид хөдөлж эхэлж байгаа байхгүй. Тэрээс бид нар ялагдаад ирэх юм бол улс төрчид бид нар тоохчгүй хайна. Яг гэвэл улс төрчид шийдлээ аль хэдийн гаргачихсан. Энийг 1997 онд өгчихсөн энийг чинь. Өгчихсөн байхгүй. Тэгэхээр зэрэг бидний хувьд бол одоо нэг нь атомын цахилгаан станц бариулна. Монгол улсынхаа 100% эзэмшилд авна.
Хятадууд ч барьж игээ гэж энэ дээр Орос Франц хоёр дэлхийд гайхалдаг хямдаа эзэмшиж байгаа. Тийм учраас Оросууд эзэмшин хэрвээ цөмийн цахилгаан станц бариад ирэх юм бол хараа Оросоос бид нар 82% хараат байдаг эрчим хүчээр. Тэгэхэд энээс бид нар хараат бус болно. Бүх цахилгаанаа өөрсдөө хангадаг болно гэсэн. Бид нар өнөөдөртөө эрчим хүчний 5 бүс хуваагдаж байдаг. Оросоос 82% хараат байна. Мөн бид нар нефт 100% хараат байгаа. Хэрвээ бид нар цахилгаан эрчим хүчээ атом цахилгаан станцаа барьчих юм бол бид нар дандаа цахилгаан машинтай болно гэсэн. Энэ одоо нефтийн одоо энэ бензин колонкуудын орн дандаа цахилгаанаар цэнгэлдэг ийм колонкуудыг барьна гэсэн. Тэгэхээр зэрэг бидний юу агаарын бохирдол, юу нүүр сухах бид нар жоохон бага хэмжээний атомаар бид нар бүтэн одоо жилийн хэрэглээг хангаал явчихна. Тийм учраас бид нар тэрийг ашиглах гэсэн. Яг зөвөр Япон бол чаахийн машин мар. Бид одоо ярих болоогүй. Одоо харин бид нар энэ уурхайг ямар нөхцөл байдал одоо бид нар чинь шат тодорхойгүй юм дээр давхад ирчих юм байна шүү дээ. За та байж та түрүү миний яриг сонсоог болохоор би яаж Путин юм хоёр уулцсан. Батулга ерөнхийлөгч хоёр уулцсан. Тэгээ уулцсан. За бас тийм. Бид чинь шат өөр юм дээр давхад ирсэн. Бид чинь уурхайг зогсооно гэж хэлсэн хүмүүс байна. За байж байгаа. Цахилгаан станцыг яагаад ярьсан гэхээр зэрэг шүү дээ. Путин сая санд тавьсан хаалттай урдаа. Бид нар атомын цахилгаан станцаа дараа болъё. Гөө та байж би зүгээр хэтийн төлбөрийг л ярьсан. Уран юу тэргэлдэг. Уран зөвхөн атом цахилгаан станцын түүхий. Тийм учраас бид нар ийм зүйл байгаа шүү гэдгийг бид нар ярьсан. Батбаяр наач буруу шүү. Зоохол буруу шүү. Чамар Эндээр өгөх юм бол бидний хоорондоо маргалдаж шүү. Бидний хоорондоо маргалдаж шүү. Ер нь бол энэ дээр бид нэр ерөөсөө нийгмийг босгож ирэх. Нийгмийг босгож ирээд тэгээд атом хүчтэй юу төр хүчтэй юу гэдгээр үзүүлэх. Бид нар арай өдөр юу хийсэн бол ягаад бүгд юмч 10 жилийн өмнө өөрсдөө энэ газар нутг дээр бид хэрвээ бид нар Монгол эзэн юм бол бид арай өдөр юу хийсэн бол хэрвээ юу хийхгүй бид өнөөдөр энд байх шаардлагатай баг байхгүй. Тэгээд би хамгийн гол хэлдэг юм бол 10 жил бид нар мөрөөрөө төрч явсан босоо монголчуудтай. Бүхэл юм дээр хизээч бид нар бие биенээс урвж байгаагүй. Бид нар маргалтгүй байсан, эрэлтгүй байсан. Тэр бидийг бид нар бие бинийгээ түлхээд авах ч үе байсан. Хоошид бид нар яг энэ хөрөд мөрөөрөө төршээ. Монголын хамгийн бохир газар, хамгийн муухай газар бидний зогсоохгүй ард түмэн биднийг л хаалт. Одоо энэ их хурлын гишүүн Ундраа гэдэг хүн бол энэ цөмийн циклийн санаачлагч нь баггүй. Цөмийн цикл цикл Гурал давхаас өмнө үү? Тий. Сургууль явуулсан. Тэгээ энэ одоо сая ингүүтэй ярьдаг дээр яадаг атомын цахилгаан станц гэж яриад байгаа шалтгаан тэр баггүй. Гол атомын цахилгаан станц бариад эрчим хүчээр уран олонсон бол тэр цөмийн цикл гэдэг чинь уран олонсон газар нь тэр хаягдлыг болдог болох шүү дээ. Тийм л учраас л одоо Монгол тэр хаягдл болох гал байгаа хамгийн том зорилго нь баггүй. Тэрнээс үүш тэр атомын цахилгаанаас барихтаач биш тэр уран олорлохдооч биш. Ерөөсөө эндээс уран авсан гэсэн нэр зүгээртэй дараа нь бол Дэлхийн бүх шаар бүх хаягдлыг болох хэрэгтэй. Ямар ч нэгдүгээр асуудал. Ямар ч үндэсний байдлын зүйл ямар байсан? Үндэсний байдлын зүйл бол угаасаа юу шүү дээ. Угаасаа энэ ураны чинь ялангуяа илүүдэрчийн үед бол маш их төрчихсэн шүү дээ. Норвег уу? Эбэ гарч ирээд 9 оны 10 сард байна уу? Онц үндэсний аюулгүй байдлыг тэр үжил баримтлыг сонсон. Солихдоо энэ цацраг гэдэгт бодистой бүх заалтууд дээр ингийн зорилгоор гिचг үг нэмсэн. Хөөч болохгүй гэж юм уу? Манай нутгаар хэлж өөрж болохгүй, манай нутгаар болж болохгүй, манай нутгаар ашиглаж болохгүй гэжсэн бүх юм дээр ингийн зорилгоор гэдэг үг нэмээд бүгд нь чөлөөтэй болчихсон. Ийм учраас л ерөөсөө уран эндээс л нэмээд тавьчихна. Тэгээд тэр Ундраа гэдэг нөхөрт бол бүр онцгой бүрэг ирэх өгсөн. Монгол улсыг төлөөсөн онц бүрэг ирэх төлөөлөгч. Хараас учраас. Хайж усад тусгай сайн шүү дээ. Гадаад явдлын яамд занзан шадрын хажууд тусгай өөрөхөд сайд гэж одоо цалинсан.
тэр Японд очиж Монголыг төлөөд нь Энтэгт очиж Монголыг төлөөд нь Оросд очиж Монголыг Тусгай ихэд элчин сайн. Тэгээ одоо тэр ундраа бол их хурлын гишүүн болсон энэ ажлаа мэдээж зэзэрч хаяхгүй. Тэрний нөхөр нь тэр Toyota-д одоо тэр Mitsubishi-д нөгөө тэр Оросын гэрээнд Японы төлөөлөлтөд компанид ажиллаж байсан. Дээр нь одоо ээж нь одоо тэр Балтгах нөгөө үндэсний иргэний Монгол улсын байгаль орчны иргэний зөвлөл багс энэ асуудлаар одоо ажиллаж байгаа. Зөвлөхөр нөгөө зөвлөхөрийнх нь явах гişүүнэ. Тэгэхээр энэ чинь дээр нь энэ манай төр засаг бол яг ажилуулах гэдэг учраас энэ жин шинжлэх ухааны активдэр тусгай дөсөл гараад одоо даалгын жаргалан танай яасан баян жаргалан айрыг сумууд дээр бүр одоо юу хийсэн шинжилгээ хийсэн судалгаа хийсэн одоо хийж байгаа. Түүний одоо сая нэгтгэж байгаа юм байна. Тэн дээр одоо хондоо энэ хайгуул ийгээг ухаад зацрагийн фон ямар байна үзэж байгаа байхгүй. Манай энэ Улаанбаатар сумын нутаг энэ хамрын хэд чинь өөрөө зацрагийн фон өндөртэй. Ягаад гэвэл энэ манай том дивиз байсан. Зөв маягийн дивиз. Энэ дээр ганцхан гамма хөөсгөр алга болчиход хайж байсан. Олж явахгүй юм. Гамма хөөсгөр гэдэг чинь энэ жоохон одоо мөнгө шиг ялааны бас шиг шүү дээ. Ерөөсөө тэгээд тэрийг алдчихад элсэнд унгачаад тэгээд олсон байхгүй. Тэр чинь тийм айхтар одоо юу өгдөг дохоо өгдөг хортой тийм зүйл байхгүй. Гармайлаад явсан энэний хармын самсруу хийсэн юм мэрэгжилтний 2 цаг тэрийг хийчихэл унтчихэл энэ хамын өмрөөд тэгэл тэр яагаад одоо нас барсан тохиолдол байгаа шүү. Ерөөс тийм ортой зүйл. Тэр цацрагийн үүсгүүр гэдэг, цацраг идэвхт бодис гэдэг энэ нэвтрэх ардиацийн задрал бол ерөөсөө маш аюултай. Маш аюултай. Энийг өнөөдөр хэн ч хэмжиж чадахгүй байна. Тийм учраас жоохон ямараар нь хордож байгаа гэж эдгээр өөрсдөө тогтоож чадахгүй. Яагаад сүүлийн 5 жилээс хойш бол юм тэгээд илүү новууштай мал гэж бол бараг байхгүй. Бид нар бол одоо малын татвар үүдэг хүн бараг л хэрэгэлдэг шүү дээ. малын нөгөө нүдэнд нөлөөлж байгаа юм байна уу? Бас малын нүдний өвчлөлт ихэд байдаг шүү дээ. Тэгээд энэ байгалаас нь болго байгалийн хуураас шатаас болцоод их юм шүү дээ бүх юм бол одоо Согорсон байна юу? Согорсон ч одоо 13 онд нэг айхтар манай энэ баг бод энэ тэр чигээрэл малын нүдний өвчин явагдсан шүү дээ. Одоо нөгөө тэгээд яг тэдний мал эмнэлэг ажиллаж ил байсан. Тэгээд одоо энэ байгалийн их хуурашилтаас болж байгаа л тэгээд хэлсэн. Тэрнээс хойш малын гэхдээ бол малын нүд бол өвднө. Манай хэзээ малын нүд өвдсөн. Оргийн ажилтаа хэдэн дээр гарсан. Тэнд яг тодорхой хэлээд өгч. Хажигаас бол яаж хохирсон. Олон тэрнийхээ чухал яриад байдаг. Ер нь нийтлэл байдаг шүү дээ. Манайд бол одоо нодны хавар нэг ботог гарсан манай сар мөлхөөл тэгээд бид нэг юм өөрийнхөө юугаар л энэ аймгийн мал эмнэлгээс юу зөвлөгөө аваад тэгээд дандаа тамирын тариа мараа юу ямар ч тийм өөрөө босох чадваргүй ботгож байгаа амттай. Тэгээд бос ихийг хөхөж чаддаггүй. Тэгээд бид нар сар гаруул нэг тойлогын байдалтай байлгаж ижил босгож авсан. Одоо бол энэ ихийг хөхөө явж л одоо тийм гүйцэд хөгжилтэй биш. Тийм төлөө гарсан. Ер нь жилд бол тийм сурбан төлөв бол их гарна. Тэр ботго ойрхон байна уу? Тэр ботго нь одоо энэ хөдөө тэмээд яваа гадаа ойрхон байхгүй. Бид нар одоо аймгийн мал эмнэлгээс нодончдод 300 гаруй мянган төгрөгийг битмээ юм уу авч хийсэн шүү дээ. Тариа мараа дусал мосол авч сар гаруй тойлж ижил тэгээд боссон тэр ботго нь. Мунаг болоод ер нь хавар их л өгдөг шүү дээ. Одоо юунаас олж өгдөг юм бэ? Гүүноглаа. Нэг замаар хүмүүст хөхрийн хүчил зөөнж байгаа машинууд хэр одоо явж байна. Том машинууд явж л өгдөг шүү дээ. Юугаас зөөсөн машин явдаг юм бид нар чинь том машинууд явж байгаа хэрэг. Гадаа гэрүү Манай бол ер нь их хүнтэй манай нөгөө бол ер нь одоо бол ирээд уугаад гадаа бид нар бол за энэ гуун олсон байл нэг 2 хоноод унахгүй болсон байна. Зарим нэг 14 15 хоноод унган өгсөн байна. Тэгээ манай энд бол нэг цаг цаанууд нэлгүй байдалтай биш байдаг нэг унахгүй болоод тийм. Надад жил бол манай хол бол 20 гуун олоход бол нэг 15 унахтай үлдсэн. 5 нь бол найдвартай хэмжээлтэй бол. Тэр өгсөн юм та нар юунаас болж ийнэ гэж бодож байгаа. Хуучин бол оноо болгосон
минь байлаа шүү дээ. Тий. Одоо энэ ковид ирснээс хойш бид нар чинь төл авах болчиход байгаа тэр асуудлыг юм тань яг юун дээр нэмэлт хийж үзэж байна. Энэ компаниас Бусад айлууд хийж чаддаг шууд яриад байгаа. компаниас болж байгаа байлгүй гэж боддог юм шүү дээ. Одоо тэгээд энэ сум засаг захиргаа болохоор энэ компанид бол ямар ч муруу байхгүй юу гэж бид нарт бол ярьдаг. Энэ байгаль маягаасаа болж байгаа л гэж ярьдаг юм билээ. Тэгээд одоо яг одоо бид нар эцэг их насаараад энэ баг самд мал нэгдлийн малаас манай иш одоо 82 83 та хүн байна. Нэгдлийн одоо сам ууган гişүн насаараа тэмээ малсан. Тэгээд бид нар ус зах цухаас нь мэдний нэгдлийн мал болоод хүүхэд байхад бас мал өгнө. Хатан мал хариулж дийсэн хэдий бүд гарч байгааг бол энэ гэж тойлж мөж мал болгож ирсэн нэг бол мэдэхгүй юм надаа. Таасан одоо 30 жилийн өмнө манай ханчин нэгдлийн малтай байдаг шүү дээ. Хүний бие хаанд одоо ямар өөрчлөлт болж байна? Одоо ястай мэдэхгүй энэ усууд одоо янз янз л ярих юм биш. Одоо тэр энэ яг тэр юм нэгэд одоо миний мэдх юм бол нэг айлын хүүхэд бол бүр одоо тэр нөгөө хэний хүүхэд штэ. Гэрэл додын хүүхэд штэ манай багийн. Тэрний хүүхэд бол тэдний бол яг тэр бүс хоосны дэргэж байж байгаа тэр хүүхэд гарсан штэ. Одоо бүр ямар ч хэлдэггүй таг дүлий. Тэгээ ерөөсөө хөгжлөө аюу одоо чи 4 5 жил хэвдэрд байж байгаа болсон штэ. Одоо 10 настай хүүхэд байна. Тэгээ одоо тэрний бас төрсөн ихчийн ачийн хүүхэд бас байгаа байхгүй одоо тэр нөгөө бэлгийн хүүхэд одоо энэ 100 баян дээр одоо 1-р ангид ороход бас тав дүлээ хэлгүй хөлгүй өөрөөс нь тална юм. Тэгээд одоо тэр энэ компаниас орж ман дээр ээж хүртэл ярьж байгаа гэсэн сая баян 100 баяны наадам дээр энэ компаниас орж манай хүүхэд ийм болсон. Тэгээд тэр насаар энэ компани дээр байж ижил би хүүхдийн төрүүлсэн тэгэхэд манай хүүхэд ийм гарсан. Тэр анхныхан том хүүхэд юм чинь. Тэгээ хоёр дахь хүүхдийн бодоод энэ донговын төв дээр байж иж бүр төрөн төрөлтөө одоо төрөн төрөлтөө тэнд байж иж би хүүхдээ гаргасан. Тэгэхэд бол манай хүүхэд ивэрүүл гарсан хоёр хүүхдүүд дээр жаа. Анхныхаа хүүхдийг бол юу ч мэдэхгүй яг тэр компани дээр бид байж байгаад гарсан чинь манай хүүхэд ийм гарсан. Бэдий энүүнээс бол яг нүдэл цол гэж ярих юм библээ. Бидний амьдрал дээр бол нэг хайхтар тэгж яг хүнд бол тийм хайхтар өөрчлөлт бол мэдэгдсэн бол байхгүй. Тэгэхдээ одоо яваан дахаар хөнөөлтөл гэж ярихад юм билээ. Тэгээ мал дээр бол бас юу асуудал бол гараад байгаа маа хараад байхад бол. Тэр болгон бид нар тэгээ одоо нэг сумын дараа руу тэглээ инглээгээд яваад байхад бас хэлдгүүд болохоос андонор бол үнэндээ болоод энэ тасамаа дарга нар ч одоо ирэхгүй шүү дээ. Манай багийн дарга бол тойлмол хийхгүй. Одоо тэгээд 12 сарын тоогоор л нэг тойрно. Андон надаа багийнхаа уралдыг нэг өдрөлтөө нэг хийдэг юм шиг байна. Тэгээд бид нар дамаргадар хуралтай л гэж хэлдэг. Нүхс одоо тэн тийм хурал болох ч энэ бид нар одоо энэ кож можиг одоо тэр ямар хурал хувь болдгийг юу хийдэг яадаг мэдэхгүй шүү дээ. Өөрөөсөө хэлэхгүй. Тэнд нэг мэдгэл нэг кож хуралдсан гинлээ тийм ийм яасан гинлээ нэг ажил чи манайх бол одоо энэ компани хүүхдээ ажилд оруулах жил болгоод манайх одоо 4 хүүхэдтэй одоо 2 нь одоо нэг оюутантай одоо нэг нь одоо тэгээ ажилтны байр байхгүй одоо тэгээ сая одоо мал манлахаар мал дээр гарч байгаа нэг нь бол одоо тэгээ энэ аймгийн өдөр ажил хийдэг. Сумын компани нэг л удаа 6 сард манай хүүхэд ажилласан. Тэгээд ахиж манай хүүхдийг аваагүй. Бас ажиллаж авдаг л ингэсэн. Тэгээд тэр мөрөнд нь оруулахгүй шүү дээ. Тэгээ яад гэдэг танил талтай усууд нь оруулж айл дүүгүүд ажиллаад байгаа юм билээ. Тэгээ бас аруур хаалгаар ажилд ордог байдаг үү. Энэ усууд бол тэгээд зарим айл хүүхдүүд бол одоо жилийн 4 өдөр ажиллаж байдаг юм дээс. Нэгэнтээ одоо тэгээд ажиллахаар бол өргөн хүрээтэй ажиллаад энэ ард иргэдээ бас магнууныхаа өвчнийг арилгаад ингээд цаашдаа энэ ажлын байраа нэмэгдүүлээд нэг бол ажиллахаар нэг бол бүр ингээд хоёрын хооронд ингээд хоёр талцаа байж хоор бүр болчихор байгаа байхгүй яг нэг шийдэл төрөхөр байгаа байхгүй тэгээд одоо ажиллаж байна ингээд явахлаа дайдад өгдөө харагдлаа тэр яасан гэдэг ажилдаа явцсан шүү дээ тэгэхээр бодоход ажиллаад байгаа юм шүү тэгээд танаач ажиллаж авч байгаа мó гэдэг ингээд энэ зарим нэг таньдаг жолоосон энэ давхад ирэхээр асуухаар манайх ажиллахгүй байгаа шүү дээ манайх ч одоо юу хамгийн зөвшөөрөл байхгүй цаанаас зөвшөөрлөний ирэхгүй ажиллахгүй байгаа гэдэг юм. Тэгээ одоо яад газрын би бол учрыг нь ойлгохгүй шүү дээ. Та ер нь ураны олборлт ураны талаар ер нь хэрэг ойлголттой арадаа телевизэлдээ энэ хүмүүс яагаад харин эдний чинь зогсоох гэд бид нар ингэ яваад байгаа. Ихэд хортой гэж л яриад. Хортой учраас яагаад тэр хүүхдээ заавал тэр хортой юмд ажиллах гэж бодоод байгаа. Гэхдээ яг одоо манай аймагт одоо ажлын байр алга байна. Манай суманд ажлын байр алга байна шүү дээ. Одоо ингэ хүүхдүүд чинь мал хайгуу дургу болсон шүү дээ. Одоо ингэ шуурга тавина одоо ингэ мал одоо ингэ өгч унаад байхлаар чинь бидний үед бол одоо мал хайгуу сонирхолтой байл шүү дээ.
Тэгээ одоо ингээ яг нүдэн дээр нь одоо ингээ хавар мал төлөлн нэгдүгürt яг зүсийн төлмөл гарна тэгэл мал нь одоо ингээ бороо орохгүй манай энд бол одоо ингээ дахиж бороо орохгүй. Манай ч одоо хуучин чи 10 сарын 20 11 сард чинь цас бороо холилдоод орж идэг гэж. Одоо огт орохгүй. Одоо ингээ сая харин нэг дайжуулж бол чи хийлээ тэрнээс ондоноор бол бороо бол баг орохгүй. Жилдээ 2 л ороод их юм. Бараг 2 орохгүй те. Тэгээд одоо ингээ цаанаас нь байгаль нь байдаг юм уу энэ компани хорон нүдгэр ингээд байдаг юм уу бороо мороо орохгүй болоо тэгээд өөс уранд нь орохгүй мал хийхгүй мал нь ядраад харуулсууд нь малаа малхаас хайшаад идэг болчдөг юм шиг шүү дээ. Энэ Улаанбаатарын хүрээнд таны танил хүмүүсээс хорсовдортой хүн байгаа юу? Биеэр юм турсан байгаа юу? Таны мэд За мэдхгүй одоо явуулсан энэ хор тавдрууд бол энэ тэр хүн хавдартай болсон энэ хүн хавдартай болсон энэ хүн уушгаар насварлаа гэж зөвдөө яригдчихэж биш одоо манай энд дээр 2 хүн уушгаар насварсан. Хин гэдэг. Тэр нөгөө нэг нь бол яг энэ компани ерөнхийдөө ойролцоохоо нутруулдаг нэг залуух хүн байсан. Нэг бүгд ч одоо хин гэдэг юм. Ахын тоё. Ахын тоё. Тэр хүн бол яг уушгаар нас орсон байхгүй. Тэгээд энэ огт гэрээсээ гарч үзүүлж харуулдаг гинтл бин муудаад тэгээд сумгаан 7 хоног хэвтэл аймагт очиж 3 хоноод яалтаад яваад хотод очиод уушнаас нь 5 литр ус авсан гэж байгаа байхгүй. Тэгэл 5 литр ус аваад тэгээд агалгаанд ороод ямар ч найдваргүй болоод тэгээд нас ороод ирсэн шүү дээ надад бол. Тэр айл их л ойрхон утгалдаг байсан энэ компанид бол манай энэ тийм нэг өвгөн байгаа бас одоо бол нэг 60 дөнгөс хүрээд нас орсон та надад нас орсон. Манай яг одоо энэ 7-8 км нутгалдаг өвгөн бас одоо уушгаар нас орсон. Уушгины хавдар юм уу? Хавдар гэдэг чинь уушгины хавдар. Тийм үү. Хавдар бодлоо гэдэг чинь бас л ер нь бол тэгтээ өвдөж зовж байгаагүй юм шүү дээ. Тэгээд гэнтэл хотод аймагаас хавдар онцлогдоо яваад тэгээд хотод очиод хаалганд ороод нас орчод ирсэн. Өвгөмөл агцсан 5-аас 10 жилийн дотор шууд хавдар болдог юм байна л да. Тэгэхээр бүр нарийн тоогэр дээр нь судлаад гаргаад ирсэн байна. Тэр ирсэн байна. Хэд хэдэн хүн одоо уушгаар нас барсан байна. Маш олон одоо ерөө одоо хөндлөлт хийсэн байна. Банга шинжилгээ үзүүлдэг гэсэн. Тэр бидний элдэг уушг өөр л болсон байгаа. Бид нар явж үзүүлж харуулах болохоос тий. Бидний дунд бол гэмтсэн нөхдөд байж л байна. Малтын байж байгаа юм шиг. Тийм малтын бид нар чинь ингээд хоол хүнсээр дамжуулаад хэрэгжилж байгаа юм чинь хурдгийн уус муусаас авахгүйгээр ногоо могоноос авахгүйгээр бүхэл юм хурдж байгаа. Тийм л учраас энэ дээр л одоо өөрснөө хамтдаа их сайхан тууштай явах хэрэгтэй. Хамгийн чухал та нар өөрснөө. Яг гэвэл үндсэн хуулийн 16-гийн 2-т та нараа эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй. Байгалийн энэ тэнцэл алдагдахаас хамгаалах хэрэгтэй байхгүй. Намайг хамгаалах гэж та нар төрөлсгөр шаардах хэрэгтэй байхгүй. Эргэн тийм үндсэн хууль тийм. Одоо яг энэ нут энэ тэнцэл алдагдчихад байна шүү дээ. Үгүй бол манай малын уушиг ирээд хар гэдэг одоо үзүүлэх юмтай байна. Хоёрдугаар энэ чи олон жилийн бүр ингээд давтагчлаа шүү дээ. Нөр ганц жишээ биш шүү. Тэгэхэд энэ чи бид нар ингээд намайг хүлцэн буй дугаа байгаад болохгүй байхгүй юу? Яг гэвэл энэ чинь энэ чинь цаа одоо та нөхдийн энэ удам дамжиж ирсэн тэр газар нутаг чинь хоосрох гээд байна. Өмнө хүүхд чинь нөлөөлөх гээд байна. Нөлөөлж байна да. Тий. Энийг л одоо хамтдаа л одоо энэ дээр одоо ялалт байгаа бол зөвхөн хүмүүсүүд мөнгө төгрөг хараад энийг чинь ашиг гэж хараад ингэ байна шүү дээ. Тэгээрээс чи бид нар мөнгнөөс одоо тэр оршихуйгаа амьдралаа өгөх юм уу? Аль эсвэл одоо энийг энэ буруутай хортойгоог мэдсээр байгаад тэмцэхгүй байвал одоо бидний үр хөвгөд чинь одоо бас нэг юм хэлнэ үстэй дараа нь аав ээж яасан юм. Та нарын үеийн дээр манай тэрэндээ их тууштай байгаа юм байвал одоо энэ дүүдэд талархаж байна. Тэгээд та нар ингэж өөрийнхөө энэ хүний энэ хийж байгаа ажлыг хамтдаа дэмжих. Нэгэн санаатай байх. Тэрнээс шүүл мань хүн хуваа бодоод нэг өөрийнхөө ганцхан өөрийнхөө төлөв дэмжээгүй шүү дээ. Тэгээд энэ л одоо нэгэн санаатай байхыг л одоо хамгийн чухал байна шүү дээ. Ийм санаа нэг зөвтэй. Хүн болгоны өөх хэрэгтэй. Өөр одоо зэс бүх юм болох гэдэг шүү дээ. Газар нутагч яг өөр хүүхэд хоош яаж амрах вэ? Бид нар яг энэ үедээ ингээл хэлжээрээ өнгөрдөг тий. Хоош эднэр бидний бүр хүүхэд яаж амьдарч явах вэ? Хаана амьдрах? Тий хаана амьдрах вэ? Өчүүгэн жоохон газар нутгийг бид нар хамгаалах бол хэдэн төгрөг өгдөг. Нэг хэдэн мал өгдөг. Тэр нь туруулаад бид нар явж идэг. Тэгээд дарга нар байсан тоод өө тэнд гоо жоохон тэгдэг. Та нарт хэдэн мал өгч чинь тэрийг өсгөөрэй.
Тэгээ тэрний чи идэж ууж байгаа энэ ургамал одоо энэ уус мос бүгд бохирдсон байна. Бид нар мэдэхгүй л байгаа. Тэгэхээр биднээс тийм хэсгээ хүн байна. Тэгэхээр хэдүүд бас яг ингэ яг санаагаа нэгтгэхэд ингэ яг ингэ ходвол хүн болгоо эсэргүүцэж байна. эсгүүцсэн шүү. Эсэргүүцдэг юм. Энэ одоо эсгүүцсэн компани манайхан бол компани зүг нутгийн удирдлага маш их хэмжээний энэ бол авах тэдний тэдний тийм юм авах тийм юм авах гэж ингээд ингээ хооронд нэгдэж сааргаад ингээд үүдэг байхгүй. Биднээс нэг хүчээр ингээд нэгдэх юм бол бүгд нэгдэх юм. Юу ч шүү дээ. Одоо нэг айлаас нэг хоёр хүн ингээд тэмцэл явах цаа бид ч машина хөлсөж явчихсан шүү дээ. Энийг нь бид явах. бид ч машинтай явна шүү дээ. яаж орж ирэх. Бас манай нэг бас явж ирсэн шүү дээ. Явж ирсэн. Очир үлдэж явж ирсэн. Манайх нэг юу ажиллаа хай та нар. Тэр ам амьдралын төлөө малын төлөө тэмцэхэд бид ч гэртэн газар ихтэй үлдээд босны яваа хөөжлөө шүү. Тэгэл ороод хашааг нэвдээд яаж ялаад. Хашаа машиг нэвдээд Одоо нөгөөдөр бас тэгнэ. цацаж ерсөн юм тэгж ярьж л байсан. Нөгөөдөр бас тэрэнд явна. Маргааш өстэй. Энэ хойд байсан дээр очиж л байсан манайх энэ өрөм. Энэ хүмүүс нэгтэй. Тэг ягаа энд 3 өрөмтэй. Энэ хойд өрөм. Тэгээд манайхнаас энэ баруун зүгээс зөндөө моциклтай машинтай хүмүүс ирээд надны 10 сард явж л байсан. Одоо 3-4 жил болж байна. Тэрнээс хойш эдгээр хүчнөө юм хийж байна. Эмээ нас шүү. Тэгээд газар авсан явж байгаа нэгцээ. Одоо дараа Сайхан настай. Тэгээ одоо энэ дээр үүрэг нэг төлөж байж байгаа. Та маш хийж л байсан байх. Тэр үед надад энэ хэр байсан байдгүй байсан. Тэр үе чинь тэдний тань хамаарсан юм дээ. Одоо янз болгоно тариа хийдэг үү? Одоо бид нар чинь тэгээд юм хийж байгаа шүү дээ. Одоо юм хийж байгаа юмнаас олж ийн гэж чинь. Эндээ юм хийж. Яагаад ингэж чимээ хийж байна? Эрүүл мэндийн хүн манай энэ бадрахын юм байдаг. Одоо бадрахын одоо юу танд таас мэдээж өгөхгүй. Шинжлэх мэндийн танаар өгдөг. бас нэг юм асуу. Яг энэ ойр хавьяас сүүлийн 3 жил төршин эмэгтэй би. Ашиглаж байгаа. Яг энэ орчинд байгаа баг. Ханиа. Энэ урагшаа явах юм байдгийг. Одоо манай энэ хүнд бол налах жаал байдаг. Одоо та нар энэ 5-6 км явбал тэр айл очино. Хүүхд төрсөн байгаа. Тэр хүүхдүүд нэг юм мэдэгддэг мэдгүй одоо тэр хүүхднүүдэд шинжилгээнд хамруулдаг юм уу хөдөөний өдөрч бас эмнэлэг мэнд яараа өвдөл явна гэхээс тэрнээс өмнө явахгүй шүү дээ. Тэ? Ганц хүүхдтэй. Тийм боломжтой байна. Энэ хэн шүү дээ нөгөө Наабата. Тэ. Энэ л манай энд яг гарсан байгаа да. Тэ. Хэдэн айл донд нэг хүүхдтэй. Нэг хүүхэд байна. Танай сая өөрөөсөө 18 оны судалгаагаар энэ Дорногов хамгийн их үр хөндлөлт хийсэн. Тэгээ тийм учраас бид нар энийг асуугаад байгаа юм л да. Тий. Улаанбаатараас их. Улаанбаатар чинь хүн амын 60% амьдарч байгаа шүү дээ. Тэгэхэд танай энд ганцхан хувь амьдарч байгаа. Тэгээ 61-ийн харьцааны тоо тэгэхэд 100 хэдэн илүү байгаа. 100 хэдэн үнээр илүү. 1000 амьд төрөлтөнд танай энд 441. Тэгэхэд Улаанбаатар хотод 330. Тэгэхээр 111 үнээр илүү байгаа. Тэгэхээр эн чинь үндэ энд хүн төрүүлэхгүй байгаа байхгүй. Хүн төрүүлэхгүй байгаа. Бүгдийг аборт хийж гэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол би танарт бодитоо ярьж биш. Сая одоо бүр албан ёсны статистик тоо. Тийм нарийн тоо очиж. Бадрах юм уу? Дорногов юм уу? Дорногов дотроо бол Дорногов хангалттай илүү байна Улаанбаатараас. Дорногов дотроо бол Бадрах гаргаж байгаа шүү. ерөөсөө бараг төрөхгүй байна. Тийм учраас хүүхэд төрж яах нүг сонирхоод байдаг чинь бол тэр байхгүй. Зөв. Айлын хоёр их нь хоёулаа дуустарсан. Ингээд нэг усны юм 4 хүний ураг эндчлээ энэ та нар мал зулбаад байна гэж би 13 он та нарт хэлж ирсэн. Одоо хүн зулбаад эхэлсэн байж та нар энэ биш ийм байж тээ гэдэг гисэн чинь манай сумын эмч их эмч намайг дуудаж авчаад за танаа авгаа чинь бол савны гадуурх жимсэлт болсон байна. Бараг чамаас болж байна нэмэр. Чиний богино хүн байж. За тийм байл. Танаа ихч чинь болохоор ганц суудаг ч хүн байна. Танаа ихч чинь болохоор тоонос өгөөд байна гэж яхаа чи өөрөө шууд мурдаа явцсан бай. Тэгээд суудаг байна. За тэр нэг хүүхэн бас алдармаа гэж нэг манайхны бэр сая бэр болж очсон. Манайс бэр болж очсон байна. Энэ нь болохоор бас яг нэг
яг уга юу ч биш юм аа. Төрөлд үр хөндлөлтөж биш юм аа. Гэхдээ энэ нэг эмэгтэй хүний нэг тийм өвчин байгаа юм. Бас яг тийм биш ээ гэж. За тэр олздмаа гэдэг нэг хүүхэн байгаа. Эн чинь болохоор улаан яриа болохоор энэ манайд бүртгэлгүй. Манайх улаан ултыг залгаа болохоор манайд бүртгэлгүй болохоор энэ хүн яасан хийсэн одоо мэдэхгүй. Тэгэд ингэж байгаа байхгүй юу. Тэнгүүч яагаад гэвэл биднээс айл хөршөөрөө юм яг нэг дор юм нэг усанд байгаа усууд чинь тэдний аваа тэгсэн гэнэ эдний аваа ингэж дутуу төрчих гэнэ ингэж гэнэ гэд ярьцгааж байгаа юм чинь биднээс яг. Тэгээд нэг жил дотор ташаараа байгаа дөрвөн айл. Дөрвөн хүн дөрөхгүй байгаа. Тэр дотроо амьгүй бололт бол манаас бол өчрөг олон болсон шүү. Энэ юунаас болж байна? Энэ хятад идэх юмнээс болж байгаа. Гээл одоо ингээд тэгээд тайлбарлаад тэгээд байгаа. За тэр одоо золболтыг тогтоодог юм гэдэг бол манай сумд артикл төрсөн. Үнээр л тэр хэвчээдэг баг ганц юм санг эргүүлж байгаа дэр багтаа явдсан. Амгаас авдаг юм бол барах болчиход байгаа юм байна. Нэрнтэй. Тийм байхгүй одоо тэр юунд одоо юуны хөвчлөх нь одоо би сая их манай хүүхдээр нь баг өстой төрөн төртлөө тэр юм бол. Тэгэл ерөөсөө тэр эрдэнэхээр хараад дотор нь урган ажигтай өнгөтэй л ерөөсөө бухаар хэмжээ. Энэ бол эдгээр яриагаар бол би бол тэр юугаар эрдэнэхээр хараад лабор тэгээд байгаа юм байна. Тэгээд энэ тоон дээр өршлээ гэсэн үг юм шүү дээ. Ер нь бодит дээр өөрсөн зулгаад байгаа юм. Зулгаад байгаа юм байна. Судалгаатай зэрэг мэдсэн бараг гэж хэрэгтэй. Тэр саунд нөлөө үзүүлж байгаа байхгүй юу? Нөлөө үзүүлж байгаа. Одоо цагсахгүй. Тийм тэргээд ихсэн химэрдэлээс л тань чи яг юу авах гэдэг аймаг зэрэг дарга намайг өрөөнд чи яг юу авах гэдэг чи яг юу хүсэж байгаа гэж л хэлсэн юм шиг. Тэгэхээр би компани явуулахыг л хүсэж байна. Мадрах Улаанбаатар сумын хэдгээр юм гэсэн. Зэрэг дараалалт ба. Хэний хэлдэг ажил вэ? Ингот. Цэрэн зэмцэн. Чимэг ихсэд үзүүлэлтэй надад. Нэг үг. Нэг авах гараас хор их унш талгаатай ингээд талгын самшаа. одоо тэгээд хойжоо уран буугаад явдаа гэхэд одоо оронд нь ямар компани ирэх вэ? Ер нь урааныг ашиглахгүй гэсэн сонирхолтой хүмүүс яваа. Урааныг ашиглахгүй гэсэн сонирхолтой явж байгаа маа. Монгол орны яран техник төрөв Тэгээд залуучууд нь ажилладаг олонтаа өөр гэж байна. Одоо Яг тэгээд бид чинь хуучин өчнөө үеэрэл ураангүй болоод л шүү дээ. Ураанаас ажил гордохгүйгээр. иддэггүй. Юу гэдэг вэ? Уушиг нь иддэггүй. 5 сая мал энэ жил авсан. Уушиг нь яагаад иддэггүй? Авсан уу тий? Манайх тэгсэн. Одоо 2 жил. Уушиг нь ямар нийтэтэй байна уу? Өгшөө 90 цаохор байна уу? Янз янз. 90 цаохор байлээ. Хав цагаан байна уу? Цагаан биш 90 цаохортой харагддаг. Иддэггүй шүү тий. Одоо хэрвээ энэ компани хэрвээ татан богдвол одоо залуучууд ажилгүй болох юм байна яана гэдэг өөрөө сая тэглэн штэ. Тэгэхээр компаниг ашигтай гэж үзээд байна уу? Ягаад яана гэж санаа зовж байгаа компани? Үгүй яг одоо нөгөө нэг малууд ордуулаад янз бүрийн өвчин гараад юундээ хас. Тэгээ жишээлбэл ингээд ботгоо гараад эсвэл өрөөсөн хөлн 8 хөлтэй чаах юм уу яаж мэдхээ ер нь бар уурч их тэгсэн л нодлон тэгэл тэрүүл яваад л хэлээ шүү дээ. Тэгээ манай гурд ч юм тэгж гарсан. Нэг хоёр л тэгж гарсан гэдэг шүү дээ. Тэгээ манай гурван чинь бараг нэг тэнцдэг юм дөө. Нэг хоёроо чинь тэнцээд койжогтэй тэнцэн яан чиг гэнэ боддог гэсэн манай гурван тэгж чаддаггүй. Тэгэхээр гурвынханд хор нөлөө бага байна гэсэн үг үү? Манай энэ хүн нэг мэддэхгүй дуус гайгүй л шүү дээ. Гэтэ сэтгэл чинь бол зовж л байгаа зү тий. Энэ яг энэ утга төсөлтөд хэлж байгаа. Хариугүй маргааш нөгөө өдөр та нар дээр бас нэг тиймэр шиг мэрэн шүү дээ тий. Тэгэхээр бас маргаашхаа хуралд очиод бас нэг их хүнийхээ үгийг тийм ээ бас тавраа хэлээрээ тий энэ цааш Монгол ирээдүйг бодож бид хамтдаа бид нар хэлэхгүй болвол энэ би урдаар цогцсон мордож чадахгүй ганцхан мортой болохоор хэцүү байна. Танахаас компанид ажиллаж байгаа хүмүүс бий юу? Танаа хүүхдүүд компанид ажилладаг гэсэн үү? Бasta юунд ажиллаа юу? Тий. Хожиг. Тий. Бага. Цалин хүнлүүнд ямар байд юм бэ? Мэдгүй. Цалин өндөртэй юу? Компанид ажиллаж байгаа хугацаанд нь компаниас танаа хүүхдээ эрүүл мэндэнд хийzэрэг анхаарч байгаа ажлын гэрээнээр нь ямар нөхцөлтэйгээр бүрдсэн юм бол сонирхож үзсэн үү?
яагаад энэ аргаланд баг дээр ч юм уу Улаанбаатар дээр ингээд малын их олон өвчин гараад байгаа бол та ер нь юу гэж бодож байна? Таун цолын өвчин гайгүй нөө. Гайгүй. Уушиг гайгүй нөө. Гайгүй. Ид хэмжээний байна. Идэж байна. Хэмжээний байна. Гайгүй шүү. Надад гайгүй. Манайха дотор гэж гэдэг үү тань? Итэ. Уушиг. Уушиг чили. Итнэ. Уссан юм уу малгуу? Гой мэдчихгүй л дээ. Тэр одоо тойр сайн бид ингээ явж ил да. Бүгдээ л уссан бүр идэхээ аргагүй байна гэдэг. Танахаа зүгээр би тий. Гайгүй л. Сүдрөл тэрас наваад яа. За одоо хэдүүлээ ингэж яахгүй дарлуул суухгүй гэх таа. Бид нар захиргааны хэрэг үүсгэхэд ингээ явж байгаа. Энэ зөвхөн энэ Улаанбаатарын энэ Дорноговын асуудал шүү дээ улсын хэмжээнд болоод байна. Хэдүүлээ хэдий цалинтай ажил амьдрал бас ашиг тусаа өгж байгаа ч гэсэн энийгээ тэр үндэсний язгуурыг удмын сантайгаа хольж утгаж тэднийг алдаж гээж болохгүй хаа. Тийм үү? Ер нь хэр ойлголттой байна? Сотыг жагаад мамцгүй яриад. Энэ хүмүүс чинь сая шүүхтэр хор хөнөөлтөй онц ноцтой хор хөнөөлтөй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Дээрээс нь энэ баяжуул гарга технологи явж байгаа үедээ хорон залдрахаа тэрийг хянч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хор хөнөөлт нь учрах юм бол бид нар хавьцгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мэдгэцсэн шүүх хурлын танхим дотор мэдгэцсэн. Одоос ингээд рууданд. Маа энэ байна. За энийг одоо захиргааны хэргийн 59-ийн тэдийг заал үндэслэж хадгалуулъя энд. Шинжлүүлээ шүүхийн байранд. Нөгөө шүүгч нь орилж ярлаа юу яриад байгаа цагдаа энийг аав энэ юу оруулаад хоргоо гэсэн дээр хаана вэ? Хоргоо гэсэн юм дээр явж л байгаа шүү. Тэгсэн чи бодог цацсан чи яасан гэнэ. Оогор татсан чи тэгээд бүр ордныг дойруулаад дөрвөн талд нөгөө дөрвөн уулзрыг дөрвөлнг нь хаагаад туус татаад сансрын нисэг шиг хувцастай хүмүүс ирээд тэр юуны цөмийн энергийн газраас тэгээд том соргож гаруулж яагаад хүн амьтан ойртуулахгүй тэгээд ордныхоо энтлийн хаалгаар 7 хоног ороогүй шүү дээ гişүүд тэрүүгээр ордог хүмүүс. Нөгөө хоргоон тэр яг үнэн бодтой тийм юм биш шүү дээ. Хордоо гэдэг нь тэр хамгийн сайн мэдж байгаа хүмүүс байхгүй юу? Зүгээр бидний тархийг угааж авилгал амаараа гартал авилгал авахад бодож байгаа хүмүүс. Аюул мэдж бас хохол уучраад байгаа. Тэгээ дээрээс малд маш их одоо хохол үүсэж байгаа гэж яриад гэх юм билээ. Хэр үнэлсэн юм. Хүмүүс юм яриад байна. Батлаа юм яриад байна. Та юу гэж бодож байна? Танаа мал энд хэр гарч байна? Энд хайгүй шүү дээ. Тэгээд бас татвар ихсэн жахав юу тэнтэй байх нь байдаг юм. Чи Монгол улс иргэн. Чи иргэн байхгүй. Монгол улсын иргэн. Хамаас хэрэгтэй. Өөр хөхтэй нүлтэй дээр чиний газар нутг юу гэдэгтэй бүгдээ чи. Тэгээд дээр ирээдүйн хойштой танаа өөр томд штэ танаа тий. Эзэн цохимоосаа муудагаад өнөд үрэн тайгаад байгаа. Газар явж байгаа. Надад яагаад ингэ иргэн үргээ билэх хэрэгтэй шүү. Нийтдээ одоо яач вэ? Ураны зөвшөөрсөн юм. Нөхөн тэнд тэгээд манай гэр бүлийн хүн тэнд ажиллаж юмаа гэсэн ярьж байгаа. Тэгэхээр одоо бид яг тэнцэнээс ч гэсэн та нар ямар нэгэн байдлаар энэ хүмүүст гарын өсөг зураг тэхэнд боломжгүй шүү гэж цаанаас нь ажил ирээд хэлэх болтой. манай нэг усны усуд байхгүй юу? Тэн дээр яг ураны том бүр лицей байгаа юм. Хор өнөд идэрсэн юмны талаар мэдсэн барьсан юмнаас ярьдаа. Янз янз зүйл дуулаад Танаа дээр борвол тийш гарч ирсэн. За.
гурал тийш гарч ирсэн тохиолдол төр ямар арга хэмжээ авсан, ямар одоо шинжлэх чинь дүгнэлт гарч ирсэн. Чөтөн гожсэн гүцэг түм гурвалтай шгэ барьж чал тааны гайгал. Амч чад үздэг байсан шүү дээ. Аа чад нойчал. Битгд байсан шүү дээ. 3 үлдээ. Хэр тэсв? Тэгээд байгаад байсан уу? Наад босоо аав маав гэдэг. Тэр чинь 13 Шүлэн болоод. Шүлэн болоод өгсөн шүү дээ. Шингэндээ явж байгаа. Тэгээ том болохоор биеийн даахаа байж тийм. Энэ бачаахын дэд чинь гурвалтай туулгаад Өөз. тэр чинь нэг суултыг авч ичээг байна. Тэр цуглааг авччихгүй. Унагаа салсан гоо. Инкаци тэр чинь баймуултай шиг гарсан гэсэн. Тэр үл гүцэг төггүй шиг гарсан гэж. Тэр хэрвээ мал болсон бол маш хурдан мал болох байсан. 60 гэдэг. Гурвалтай ийм таг гарсан зураг тий. Тий. Алагдах шиг. Унаг. Унаг. Тий унаг. Чаа. Докахын харин. Урд тий. Багнахш байхгүй. Тий. Байгаа болсон бол. Тийм л яваа шүү дээ төсөөс орон яриа гэж. Тэгэл бид нар чинь нэг хашаа уусаа яг хашаан дээр ирээд л өрөмдөх гол бид нар чинь тэгээд бомбонор яваад тэгээд 15 онд бид түрүүнд явж ярьжсэн шүү дээ. 15 онд нөгөө биднээс нэг ингэж тоног өрний зогсоож байгаа сүултээ нэг ингээд юм хоророод ингэсэн гэдэг. Тэгээд яг биднээс битэд нөгөө хаалцаад бид ингээд зогссон гэдэг чинь биднээс байхгүй. Нэг бүлгээс тоххой Тэгээ нөгөө багийн дараа гисэн нөхрөөс болоод. тэгээд чи бөөнөрөөл ерэн тэгээд явуул тэгээд яв. Тэнд өрөн байна гоо шууд биднээс уцтаад энэ. Одоо ийм гардаг цумаар нүхийгтэй яг Зогсоочлог нуух гэж байгаа юм байна те. Юуны байгууллагын хийж байгаа наавынтай. Эндэн байна. Сумд. Яаны тахаар мөрөө хөдөлсөн. Сумд. Замби тавьдیں үлээ. Одоо нөөшиг энэ хөрц ингээ наалдсан салдгүй юм биш үү? Бүр ингээ наалдахтай байх юм. Одоо ингэж юм идэж гэнэ. Зүгээр гараа зүгээр эрүүл чи идэж байгаа. Зүгээр эрүүл. Тэр гараа зүгээр. Зарим малнуудын нь ингээ нэг наалдсан юм. Хоорондоо наалдсан. Ямар амар хор холбогдолтой байлаа. Өнөөдөр мал идэрч магадгүй одоо хүн амд илрээд эхэлвэл яах вэ? Одоо бидний үзэж байгаагаар бол илэрчин гэж үзэж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл 18 оны тоолгод төрөх насны эмэгтэйчүүдийн 60% амьдарч байгаа Улаанбаатар хот. Дорногов аймаг хүн амын төрөх эмэгтэйчүүдийн 0.3%. Тэгэхэд 0.3% нь 60%-аас аваад 400 гаруй болсон байна. Аборт. Тэгээд энэ чинь юу яагаад байна? Арева компани уулуур аюунуудад эмнэлгүүдэд янз янзын багш тоног төхөөрөмж өгөөд тэгээд урчилж хараад хүүхдүүдийг наачин болохгүй ургийн гажигтай хүн дээр илэрчүүл бүр шуугаан даймжирна гэж үзсэн юм. Энэ бол яг бодит тоо. Энэ бол тэгээ ер нь манай хүмүүс тэгээд тийм ургийн гажигтай хүмүүс очиод тэгээд юу яасан тохиолдол байгаа юм хэдэг. үгүй. Яг одоо танаас сумаасвал яагаад гэвэл суман дээр төрөл маш цөөхөн биш. Та нар өөрсдөө ингэж бодлоо.
манай суман дээр хэдэн төрх насны эмэгтэйчүүд байна. Тэгээд хэдэн төрж байна. Хэдэн төрөхгүй ингээд үрж боловсон гэдгүү аборт хийдгүү ийм юмар дамжиж алга болоод. Дорногов аймаг төрх насны эмэгтэйчүүдийн 3% эртлээ төрх насны эмэгтэйчүүдийн 60% байгаа. Улаанбаатараас илүү аборт гэдэг юм уу, зурж болбол гэдэг юм уу, иймэрхүү юм болоод энэ бол улсаас гаргасан тоо байна. Тэгэхээр бол мал дээр илэрсэн байгаа юм чи хэзээ нэгэн цагт юу яа. Бид нэр тэргүй уул уурхайгүй өвгдээч маань хэдэн 10,000 жил энэ дээр ажиллаж амьдраад ирсэн юм чинь бид нэр заавал энэ хортой уул уурхай тэгээд өөрсдийнхөө газар нутагт эзэн гэвэл мэдээж хэдэн үеэрээ амьдарч байгаа таа. Энэ дээр юу байх, юу ис байхыг шийдвэдэг бол бид өөрсдөө шийдвэр гаргана шүү дээ. Тэгээд өөр ингээд бослоо юу гэж явж байгаа. Тэгээд ард иргэж биднэр чинь нөгөө хууль мөл янз бүрийн одоо хууль мөл мэдэхгүй шүү дээ. Тэгээд ч одоо ингээд тэгээд сэтгэлийн хуулиар хандаад энэ тэр янз бүр болов тэгээд одоо хамгаалж юу ах хүн одоо хин. Тэгээд та нар ингээд бид нарыг хамгаалцаад одоо ингээд бослоо гаргаж төр бас бослогод ихэлд оролцож байсан юм. Тэгээд өө энэ бослого шүү дээ. Та өөрийнхөө их ашиг л тэмтэж байгаа. Гадны хэрэгч тийм ээ. Өөрийнхөө ирээдүйн төлөө. Энэ ч бол явсан тоо. Одоо энэ ч ингээд энэ уурхаагаас болоод ус маань, агаар маань, ургамал маань одоо ингээд хордчихвол энийг дагаад мал хүн хоёр зайшгүй хордно шүү дээ. Тийм учраас өөрийнхөө ам амьдралын төлөө тэмцэж байгаа учраас энийг ямар ч хууль, ямар ч хүн, ямар ч албан тушаалтан буруутгах хэрэг бай. Ингэхээс тэгээд би сая явсан. Уурхай зөвлөгөөнд очлоо. Очсон. Тэгээд ер нь яг манай Монгол оронд бол нэр уурхайс дараа дэмжиж байгаа юм шиг. Тэгсэн чи ердөө нутгийн иргэд байна шүү дээ. Яг биднээс л дэмжиж, биднээс л одоо тэмцэж нутаг орноо авч үлдэхгүй тэр дарга тэр юу авардаг манай нутгийн төлөө хэлдэг ингэдэг гэж байдгүй юм байна. Тэгээ энэ иргэний нийгмийн байгууллагуудтай их орончийн үндэслэл бололтой юм усуудтай нэгдэж яг нутгийн иргэд нь өөрсдөө энэ орныг төгөхгүй нэ тэрийг хэмбэл цагаад авах боломжтой юм билээ юм байна шүү дээ. Ийм л гарцыг болж харсан сая бол. Энд чинь удаа яваад байгаа учраас бид нэрийг удаан хордуулдаг хороор баг багаар л дунгийн нэмээд. Энэ уушиж байдаг. Гаруус тийм. Энэ ингээд нэг сони ингээд хийж юу? Хэдэн он тийм. 14 онд ч 5 онд ч. Тэр үед их гарч ирсэн тоо. Тэр үед л гаж төлөв гараад. Тэр чинь нөгөө зүгчийн одоо ямар байгууллагаас ямар юунаас санхүүдэд ингээд 3-4 машин гэж юм хэлэх байна. Монголынхаа төлөө бид нэр энэ 4 програм биш 40 програм явуулж бэлэн байгаа. Монголоор зүрх сэтгэлтэй хүмүүс. Бид хамаатай болоод явж байгаа. Засгийн газраас засгийн газар одоо урааны хөөж явуулах гэж үү? Засгийн газрын тогтоодын дагуу явж байна. Иргэний нийгмийн байгууллага. Иргэний нийгмийн байгууллага. Иргэний нийгмийн байгууллага. Тэгэхээр компани мөнгөтэй. Зөвхөн чи. Зөндөө байгаа. Нэгдүгээр гэхдээ Монголын асуудал учраас бид явж байна. Манай нутгийн өчрөө тэмцээ биднэрт ингээд араас ингээд ирэх хүн байгаа. Та нар одоо гинт ингээд гараад сонирм байгаа гэх. Сонирм байгаас одоо сонир энэ чинь. Ямар улсын гар хөл болж явж байгаа гэдгээ сонир. Ямар компани одоо энэ чинь одоо ингээд өчрөө ингээд зогсоороо ингээд дайрна шүү дээ. Ингээд дайраад ирэхэд парад шууд заарна заяа. Тэгэд Монгол тэрний мөнгөнд төлж чадахгүй. Авахгүй хэдэд аваа. Найд үстэй. Хятад яах вэ? Хамгийн өөрөөр хамгийн их Монгол руу шанж байгаараа хятад шууд орчин авах гэж. 13 онд бид нар чинь Сүхбаатарын холбоотой шагсаа үстэй хийх байлаа. 12 оны 5 сард дараа ингээд дүүтэй хүүхдүүдээ гэлтэй үйлдэл аваа хөдөө гэлтэй үйлдэл мөрөндөө монтож яваач. Өөрөө явж чамтай ариусах тооцмоор байна. Зөндөө явсан. Бид үсээ тэгээ явж байна. Хаанаас санхүүжиж яваа гинэ? Чи бидний санхүүг шалгаад байгаа ямар учиртай. Чинь бурган гаргах чадaltaй гэж ингэж бид хамт тэмцэе гэсэн хүн явж байгаагүй гэж. За юу. Та өнөөдөр хотоо такууд нь 3 бурган өдгөж ирчингүүтээ мачид бид нар дээр Сүхбаатар ярьж байхад төрөөж мэднэ. Ингээд иржсэн хүн байгаагүй. Бид нар тэмцэе. Чиний нэг үйлдвэрийн барихаас өмнө бид нар тэмцээд. Эсвэл цагаан хүртэл та нараас гоожинд ишүүгээ бид нар бүр бөөнөрөөс сүхбаатар бурган халдахгүй хүрээд очиж байгаад ингээд
ирээд өөдөөс ярих нь үтгэл кожигийнх нь өөдөө та нар юу ч ярьж чадахгүй. Шараа. Одоо бид энэ гуртаа болж байгаа байж яг шүү. Би санд хэлчих. Чи кожигийнх нь өөдөөс юу ч ярьж чадахгүй шүү. Хүлээж байна. Бид нар зөвхөн суцлаад амар ярьдаг байхгүй. Бид нар бүгд хэлдэг. Бүгд даад. Одоо чи яг шин байна. Нэг мал гаргаад гэж цоцсон гаргаж идэв. Манайх гайгүй иймэрхүү юм гад яг өмнөнийг хэлэхэд бол ер нь бол нэг кожиг ч нэг ажиллагаан байгаад сүүл үеэрээ бол ийм болчиход байгаа байхгүй. Гайг болчиход байгаа юм. Тий, эхлээд бол амар хавдар байдаг гэсэн. Ахаад гарч ирэхдээ нөгөө ч ахаад олборлоо гэдэг. Тэрнийх нь одоо Тэр хүн зөгийн аваа. Төрөө үедээ бол хэцүү байдаг. Одоохондоо нөгөө тариагаа болохоор юм бол. Ажиллагаан зогсохоор нэг ийм их болчиход байгаа. Ажлын байхтан бодоод сайн идэж байгаа юм тийм. За хавдартай. Тайлж байгаа үед нь. Тэгтээ энэ ч сайн юм шиг. Тэгтээ наач фэрүүл шүү. цаашсан юм. Хатаа. Nuk одоо арга. Тэгээд энэ эцгийн зургийг авах. Оо ратаа. Воин та хэлсэн юм шиг тэр гата. Хатаа барьж өгөх холбоотой ахтай. Тэгээд боон руу тэмдэг явна. Хоёр тустай юм байгаа шүү дээ. Нэг сайхан давхад очтол доо тэр шиг нэг давхад очтоогоорой. Тэгээд гарын үсэг цуглуулж байгаа бас таахаа. Одоо зөвхөн гарын үсэг болохоос дээдлээ таамшаа. Гарын үсэг цуглуулж. Ажиллаж үйлдэлээд санаа чинь баяжуул хөлдөр байцгаад тэгээд урааныг даавал ашиглах гэсэн бас бодлого яваад. Тэрээс одоо бид нар тэгээд одоо энэ нэлээд олон жилийн дараа эргээд ирээд энэ айлуудаар орох зэрэг. Одоо та нар чинь малынхаа дотор гэж идэх байсан юм байна. Яг босоод одоо ерөөсөө тодорхой сая энэ айл дээр ихэд нэг тэр уушиг бол авах юм байхгүй шүү дээ. Тэгвэр энгийн үдээ дээр шүү дээ. Дээр нь шинжилгээ судалгаа хийх юм бол энд нь ямар нөлөө орчход байгаа ямар одоо бодисоор хордож байгаа энэ төргээд одоо хийхээр зүйл их байна. Дээр нь одоо манай энэ төр засгийн зарим удирдлага бол ер нь одоо дорногоос энэ ураны олборлтыг одоо өргөтгөх тэгээ өшөө одоо бас мэжүүлэх үйлдвэр одоо барих гэхцээсэр бол одоо энэ чинь өргөдөх хандлагатай байна.